байна уу? Намайг Болтын Эмүчин гэдэг. Би хөдөө аж ахуй сургуулийн эдийн засаг бизнес ангийн 1-р курсын оюутан. Би өнөөдөр Монгол орны баруун хязгаар болох Баян-Улгийн аймгийнхаа талаар та нартай сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байгаатаа баяртай байна. Баян-Улгийн аймгийн маань бахархал болсон хүмүүс, алтартан, мөн байгалийн үзэсгэлэнт газар, мөн эртний түүхийн олдуур, өнөөгийн амьдралын талаар та бүхэндээ товчхон танилцуулж. Аймгийн төв Үлгий хот бөгөөд энд сургуулиуд, эмнэлэг, соёлын төв худалдаа үйлчилгээ төвлөрдөг. Улаанбаатараас Үлгий хот руу онгоцоор 3 цагийн дотор очиж болно. Харин автобус, автомашинаар явхад 1600 гаруй км тулдаг бөгөөд энэ нь 2 өдөр 1 шөнө зарцуулдаг. Үлгий дотор нийтийн тээврийн үнэ ойролцоогоор 500-аас 1500 төгрөг. Үлгий хотын маань амжиргааны гол их үүсвэр нь мал аж ахуй, ялангуяа адуу, өхөр, хоньяма, тэмээ маллах, мөн аялал жуулчлалын салбар чимтэй хөгжиж байгаа. Аймагт маань жуулчдад зориулсан буудал, цэцэд бодол, амралтын баз маш олон бий. Жишээ нь Даян, Үлгий, Саяны нуур зэрэг буудлууд жуулчдын дунд түгээмэл. Манай нутгаас маш олон алдартнууд түрэн гарсан. Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, улаан тугиуд нь бүхийн бааст. Мөн нулаг соёлын генерал золтон Имихэй, ЖК, Пунцэг гэх алдартнууд түрэн гарсан юм. Хөлмрийн Баатар, Батулзий, Бүрэн жаргал, Намсраа, Аямб, Махпуз гээд маш олон алдартнууд манай нутгаас түрэн гарсан байдаг. Баян-Улгий бол жинхэнэ байгалийн гайхамшиг. Алтаа таван богдуул Монголын хамгийн өндөр цэг болох Хүйтний өргөл энд бий. Өндөр цас дөрөглүүд, мөнх цэвдэг мөсөн голтой энэ газар жуулчдын хамгийн их зөрдөг цэг юм. Манай Баян-Улгийн аймгийн 7 гайхамшиг. Жилтийн сав газар нь Алтаа сумд байрладаг. Бүгд найрамдагчид ард улстай хэлэлдэг бөгөөд Алтаа таван богдын байгалийн төсөлбөрт газрын үзэсгэлэнт газруудын нэг. Уг газар нь Унган төрхөө харьцангуй хадгалсан дэлхийд товарсан амтны нургалын тархсан нутаг ойгоор бүрхэгдсэн үзэсгэлэнтэй байгаль юм. Энэ бүс нутган байгаль гарч буй хөвсөл, байгалийн нэгж бүрлийн өөрчлөлт, уур амьсгалаас үзүүлэх нөлөө хамгийн чухал байр суурийг эзэлдэг байна. Алтаа сумын дэвсгэрсэн дэлхийн бөмбөрцгийн хойд хагсын дундад өргөрөгт багтдаг учраас их газрын эрсдэр суур амьсгал зөнхөлнө. Мөн Алтаа таван богдын байгалийн төсөлбөрт газар нь Монгол орны хамгийн баруун зах хамгийн өндөр цэг бүхий Алтаа таван богд нь Монгол Алтай нуруу хэмээх Монголын баруун захаас Говь Алтай аймгийн нутгийг өнгөртөл 900 гаруй км уулсын хоймор бүлгөө. Хүйтэн, Найрамдал, Малчин, Наран бүргэд, Цагаан сурга бүхий 6 мөнх цас дөргөл бүхий гайрхны маань хамгийн өндөр цэг нь улсын хил дээр орших Хүйтэн өргөл 4374 км өндөр. Алтаа таван богдын хамгийн баруун захын мөнх цас дуулууд, уулыг нуг, хээрт, ёлт, өвчүү уулууд, хот нь хоргон нууруудыг оролцуулан 1996 оноос 6362 км талбайгаар улсын тусгай хамгаалтанд авч байгалийн төсөлбөрт газруудын нэгд бүртгэн авсан. Монголын аялал жуулчлалын томоохон чиглэлүүдийн нэг бөгөөд олон орны уулчууд авиралт хийхээр байнга ирдэг. Жилийн 4 улирал авирах боломжтой боловч хамгийн таламжтай үе нь намар юм. Мөн 3 дахь гайхамшиг болох Ботоны мөсөн гол нь Алтай нурууны Алтаа таван богд ууланд Александр Грена гэсэн 10 гаруй том мөсөн голууд байдгаас хамгийн урт Ботоны мөсөн гол юм. Мөсөн голын урт нь 20 км, өргөн нь 5 км, эцлэх талбай нь 53.5 км гэж газар зүйн тодорхойлолтод байдаг ч үнэн хэрэгтэй Ботоны мөсөн гол нь бидний үед урт нь 10.4 км, талбай нь 44.3 км болсон байна. Урсах явц нь 4365 м-ээс 2873 м явагдана. Энэ мөсөн голыг 19-р зууны сүүлч 1876-аас 1880 онуудад Монгол нутгаар 2 удаагийн газар зүйн судалгааны экспедицийн зохион байгуулж байсан Орсын судлаачид Ботоны нэрээр нэрлсэн юм. Алтаа таван богдын байгалийн төсөлбөрт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон хурган нуурын Хөндийн баг төрөний хавцалд орших баг төрөний хүрхрээ. Бүх хүрхрээ мөнх цас дуулаас их авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшиг зохицолн онгон зэрлэг байгаль дунд оршдгоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 м бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндөр унан нусаж
альбыг хүрхрээ болж тооцогддог. Иргэн тойронд хуулсаараа Сибирь гацуур, Чинс мод, хонин нарц ургадаг бол бага түрээний голын хацлал нь бор бургас, бутлаг урмлаар баялаг. Баян-Үлгий аймгийн төв Үлгий хотоос урагш 45 км. Үлгийгөөс ховд хот орох төв замын дагуу толгод нуур оршино. Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлан нуурын хотгор тектоникийн гаралтай цэнгэг устай мөслөгийн гаралтай нуур хамгийн урт 41.5 км, өргөн нь 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089 м бол баруун хойд хэсэг нь түрүүний голын хавьд 279 м байна. Толгод нуур 1000-1500 м-ийн харьцах өндөртөө хад асах бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ. Алтай нь уулархаг нутаг нуур нэлээд олонтой боловч хангай хинтийн уусыг бодвол харьцангуй цөөнэ. Ачид нуурын усны ил талбай 311 хавт нь хамгийн урт нь хойноосоо урагшаа 30 км, өргөн нь 16 км хүрэх ба 1464 м-ийн үнэмлэхүй өндөрт оршино. Ачид нуур 10,500 хавтгай талбайд усчиж байгаа ховд голын ус хурдлуулах сав газрын 41%-тай тэнцүү байна. Монгол алтай нурууны томоохон салбар сийхэн түрүүн нурууны хур цас усан голоос их авч урсах цагаан нуурын гол, хатуугийн гол, бүх мөрөн ласта зэрэг хэд хэдэн гол гушгийн усаар тэжигдэн илүүдэл усаа усан хоолойнтой ганц голоор ховд гол дөгнө. Нуурын гүн усны нууц тодорхойгүй Мөрөөсрөвийн тэмдэглэснээр хойд талдаа 10 м гүн байсан бөгөөд өмнө нь нэрэг хавьд үүнээс гүн байж болох юм аа. Баян-Үлгий аймгийн Эрсний түүхийн Үлгий нутаг эндээс олон тооны хадны зураг, буш, бунхан, археологийн олбор олддог. Нэг жишээ болох бага ойгоорын цагаан салаагийн хадны сүг зураг. Баян-Үлгий аймгийн Улаан сумын нутагт Алтай таван богдын бага ойгоор усан цагаан салаагийн голын савд байдаг. Өргөн нь 500 м, урт нь 15 км үржлэх нутаг тархсан хадны сүг зураг бөгөөд шинэ чулуун зэвсгийн хүрэл зэвсгийн үеийг хамарсан нийт 8000 жилийн түүхийг агуулдаг. Алтай нуруудын сав газарт нүүдэлчдийн үлдээсэн буш, хэрэгсүүр, хүн чулуу бий. Эдгээр нь манай нутагт хүн олон мянган жилийн өмнө аж төрн ирснийг гэрчилдэг. Хаан салаагийн хадны сүг зураг эрт балар цагийн хүмүүсийн хойч үедээ үлдээсэн зурган захиа бөгөөд нийт 10,000 гаруй сүг зураг тоологджээ. Өөрөөр хэлбэл тухайн уран зургийн галерей. Хамарсан талбай хэмжээгээрээ Монголд хамгийн том төдийгүй дэлхийд томоохон төсвөл тооцогдно. 1994 онд Монгол, Америк, Оросын эрдэмтэд хамтран судалгааны үр дүнгээ нэгтгэн 1999 онд Парис хотод хэвлүүлснээр дэлхийн археологийн салбарт танигджээ. Зэрлэг үхэр, адуу, бууг, янгир, аргал, чон, гаха, баавгай, загас, шувуу зэрэг олон төрлийн амтан төрсөн зурснаас гадна мөр усан хүмүүс ан гөрөө хийж буй анчид байлдаж буй цэрэг, дайчид, мөрөн тэрэг жолооцсон хүн зэрэг төслөл